Амралтын өдрийн орой мэндийг хүргэе үзэгчдээ баазар нэвтрүүлэг гарав тохиолрол 28 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Голгонд банк, Галтай ивент тэтгэгч PC Mall студид их хамглан болор тулгын баяр хулан нар ажиллаж байна. За хож эсвэл гэртээ хайр гэдэг 7 дахь тоглолтыг бид өрнөд бүсийн 2 ч цувралд харахаар боллоо. Тэгээд сэтгэл санаа ямар байна да боогийнх минь. Энэ 7 хоног аягүй өдрүүдийг өнгөрөөшгүй. Шууд ростэлж эхэлж шүү. Орж ирэх болгондоо л манай Lakers гэж орж ирсэн дээ. Тэгээд Lakers-ийн тухай ярина. Тэгтээ эхлээд 7 дахь тоглолт гарахаар болсон. Denver Clippers-ийн цуврал болон Rockets-ийн цувралуудын талаар би. Орон гаранд бид нар маш олон жил харьцсан шүү дээ. Харна шүү дээ. Нэг бол айгуу санааглаад байдаг, нэг бол бүр гараа авчихдаг. Төрөөчийн дугаар дээр нөгөө богийн ахын ярьдаг л үнэн бохгүй. Нөгөө матч апууд үүсээд сул талуудыг нь анализ хийгээд энэ талаар орохоор наа чин муу тогтолт юм байна. Энэ талаар орохоор бөмбөгөө алдчих гад идэм байна гэл ингээл бүх юм дээр нь ажиллаад эхлэхээр л тэгэл нөгөө тоглогч төвшөө авах хэвээр хүн чинь зарим тоглолтын дээр ахиж чадсан, зарим дээр нь ахиж чадахгүй л байна гэсэн. Цуврал тэгээд айгуу хүндэлтэй. Ялангуяа хоёр юм тэнцүү баг олдчихаар юусэн ингээд жижигхэн юм дээр шийдэгдэх. За тэгээ гол нь энэ цувралын онцлог статик хамтдаа харьцгааж Жамал Мөрөгийн хувьд плей-оффт 6 дахь удаага 40 оноо авсан. 40-с дээш оноо авсан. Йокич 5 удаа л авсан байдаг нь өмнө рекорд байсан юм билээ. Йокичээс илүү гарсан шүү дээ. Йокичээс илүү гарсан. Тэгээ Йокич энэ плей-оффт 3 дахь трипл даблаа хийсэн. 6 тоглолтын хооронд гэсэн үг шүү дээ. Тий. За тэгээд трипл дабл хийсэн тоон лигийн одоо бусад бүх тоглогчид бол нийлээд 2 удаа л хийсэн байгаа маань. Одоогоор плей-оффт. Тэгсэн чинь Йокич ганцаараа 3 хийсэн. За Жамал Мөрөө 35-аас дээш оноо аваад Йокич трипл дабл нэг тоглолтод ингэж давхцаж байгаа тохиолдол ингэ дөрөвдгөө болж байгаа юм байна. Тэгэхээр хожигддаг л юм. Финалт хүртэл нэг энэ хоёулаа трипл дабл хийжсэн юм зү бүр нэг тоглолтод зэрэг. Jordan Pippen 3 удаа плей-офф хийжсэн юм байна. Тэгсэн чинь энэ хоёрын ингэ 4 болчлоо. За тэгээ MPJ талбайд байхад энэ 5 дахь тоглолтод бол нэмэх 34 хүсийг үзүүлэлт гаргасан юм байна. Уг нь 5 дахь тоглолтын дээр. Тий. Гэхдээ 6 дахь тоглолтын дээр яалаа. За үргэлжлүүл. Йокич би их амар болох гээд байгаа. Энд дээр би тайлбар дээр хэлжсэн. Ягаад 100 буц нэгдүгээр ийм сайн хамгаалж байгааг бол 100 буцын ажил нь өөс ойлгомжтой амар. Тэгээ хоёрдугаар маш бага минут амралт ихтэй байгаа гэсэн. Йокич маш өндөр ачаалттай байгаа. Тэгэхээр тэр ачаалтын зөрүүн дээр 100 буц нэгдүгээр ийм сайн хамгаалж байгаа. Тэр бол яг одоо бодит байдал те. Яг энэ хоёрт адилхан ачаалт өгөх юм бол 100 буц баларна. Тэгнь. Тэр нь ч харагдсан шүү дээ. Цувралын эхний 1 2 3 тоглолтод 100 бас чинь 20 10 15 гэл дабл тоглохын дээр амар өндөр ачаал авчихсан. Сүүлийн хождог тоглолтын дээр бол нэг 10 хийсэн баг бараг. Оноо дээр бага ажиллаж хэлж байгаа байхгүй. Самбраа аваа зүгээр хамгаалаад явчихсан. Хамгаалтын ажлыг хийгээд. Тэгээ 100 бас нэг 30 хүрхгүй минут тогсон даа бараг. 28 хавцал тоглосон баг. Тэгээ баг тоглож байгаа чинь нөө нэг ирч хүчин байж штэ би энерги нэ тэ. Тийм учраас Йокич тэр ингээ мөргөлдөөд эргэлдээд яхад ядрал багтай. Йокич тэр эсрэгээрээ сүүл рүүгээ суугаад эхлэн тэ. Довтлогоон дээр ингэж явж оноо 20 30 оноо авчаар буцаж ирээд 10 хэдэн самбар аваад тэгээд дунд нь бас багаа ингээ толгоогоо ажиллуулаад хүн пасс өгөөд явж гин гэдэг чинь. Талбай дээр юу хамгийн амар стресстэй юм Йокич л байгаа л. Харин тэгээд нөгөө стресстэй тэр нөгөө нэг баяхнага загинжаагаар илэрж байгаа байхгүй юу та нар чинь. Уг нь тэгдэггүй хүн шүү дээ. Энэ дээр нэг зүйлийг Йокич шиг бас магтмаар санагдаад бид нар хамгийн ухаалаг төвийн тоглогчийн 90 үед дээр бас үзэж дээ. Хамгийн ухаалаг төвийн тоглогч юу? Доминант төв гэвэл одоо Шакел байна те. Хамгийн одоо ур чадвартай бол Хаким байна. Айгу нэ. Тэгээ одоо бусд нь одоо би хамгаалцаад гэвэл Дэвид Робинсон, Адмирал те. Патрик гэдэг юм уу те. Тэгэхээр бид нар төвийн тоглогчдын 90 үеийн хамгийн ухаалаг төвийн тоглогчдын 90 үеийг л үзэж гин гэдэгтэй бас нэг те. Яг үнэ. Азтай те. Йокичийн ухаан бол 13 оноотой Йокичийг хязгаарлаж чадчихна гэдэг. Сайн. Яг гарахгүй 100 буцын үйлдэл онцгой байгаа юм байдаг энэ цувралд. Батун бол ер нь тэгээд жинхэнэ туршлагыг харуулж байгаа юм л та. Тэгээд энэ хоёр багийн аль нь ч хоцсон байр нь бүсийн авраг болох хамгийн өндөр магадaltaй л гэж би бодож байна. Тэг. Энэ хоёр багийн хоцсон л ер нь цаашаа бүсийн авраг болчих واخ. Би энээр ингэ зоож гарч ирсэн чинь тий. Арийнхын даамбар гэх нэг баг байгаа шүү дээ. За яг та нарт дараа ярья. Яг надад амар юм байна. За 7 дахь тоглолтын дүр зургийг таам хэлсэн хүснэгтийг хамтдаа харцгаая. 7 дахь тоглолтод энэ хоёр яаж тоглолт юм бэ гэхээр за нэг нь бол 5 удаа 7 дахь тоглолтод оролцож ирсэн юм байна. Йокич нь 26 16 7. Вау. Амар статистик байна тий. Нөгөөх нь 6 удаа 21.7 9 3. Гэтэ байрлал өөр гэхэд Каваийн самбар мамбар бас сайн байгаа юм тий.
Тэгээд тоглооны хөвбөл ойролцоол юм. Кем 7-2 хийдгийг яах вэ? Одоо босд нь л яах вэ гэдэг шүү дээ. Одоо Жамал Мурей, Норм Паул, Джеймс Харден, Аарон Гордон, MPJ. Харден, Норм Паул хоёр яг үлрэлт байсан шигэ байх хэрэгтэй. Гэхдээ 7 дахь тоглолтын дээр бол нэг тийм өндөр оноо авсан. Тоглолтын зүгээр нэг дээрээс хамгийн том давуулга нь талбайд давтал. Тэгэхээр зовж нэг дөрөөр гарсных нь үр дүн талбай дээр. Талбай дээр хэр гэдэг чинь нөгөө нэг ролууд айгу дэмтэй байхгүй. Одоо жишээ нь сая бидний ярьдаг те. Тухтай мэдрэмжтэй те. MPJ те. Тэд нар тухтай мэдрэмж. Дээрээс нь үзэгчд ороод ирэхээр тэд нар чинь нэг тамирчны юу гэдэг штэ. Өнгөрдөг үе те. Тамирчны төрлүүд байдаг байхгүй. Зарим нь ингэж өнгөр тоглодог. А зарим нь болохоор ингээ бүр нэг дарамтан тоглодог. Туршлагдаж тоглодог. Туршлагдаж одоо Коби шиг те. Коби баг эсрэг багийн талбайд байх тусмаа дуртай байдаг те. Хүмүүсээ бүүлээдэг тусмаа сайн тоглодог хүмүүс байна. Тэр бүүлэнд орохоор балардаг хүмүүс байна. Одоо Бен Симмонс бол нөгөө бүүлэнд орохоор балардаг хамгийн том жишээ шүү дээ. Нөгөө талаараа одоо саний Коби бол жишээ нь тий. Баг эсрэг багийн талбайд өөдөөс нь хүмүүс орилоод байх тусмаа улам л нөгөө ордныг чимээгүй болгох гэж үздэг. Шалтгаан зэрэг байхгүй. За тэгээд яг тэр тим тоглогчдын юу н айгу их ялгаа. Ялгаа нэхээс илүү нэг өөрийнхөө талбайд сайн тоглогдог одоо нөгөө дэмжигдэл тоглодог тоглогч нь эсрэг тоглодог одоо тий харизмтэй тоглодог тоглогч нараас нөгөөдөл нь хамаагүй их хамаагүй их бүр. Одоо яг эсрэг талбайд сайн тоглодог тоглогч маш цөөхөн байдаг. Ер нь цөөхөн. Тэгэхээр яг энэ талаас ярил Дэнерт илүү давуу тал. Ер нь баг тэгэл нөгөө бидний мөхцөг үед гэж ярьдаг Jordan, Kobe, LeBron гэсэн мэт улсууд л ер нь эсрэг багийн талбайд ч байсан хамаагүй тоглолтоо гаргадаг шүү дээ. Гэтэ яг нэг бас ийм юм байна. Тим сэтгэл зүйтэй байгаа. Тэрэн дээр нөө тасгалжуулагчдын баг тоглогчдоо ямар сэтгэл зүйтэй бэлдэх үү гэдэг. Яаж гарч ирэх үү гэдгээс их шалтгаална. Жишээ нь юу гэдэг бид нар талбай дээр байгаа давуу талтайгээ гараад ирдэг. Нөгөө талд нь амар хичээгээд гараад ирдэг. Тэр хоёр зөрөөл амар хүчтэй хамгаалтууд 2 3 мөргөлдөд нөгөө илүү гэж бодож исэн хүмүүс нэрээ эргэлзээд эхэлчихдэг. Нөгөөдөл нь итгэлд ороод эхэлчих юм бол бас аюултай. Сэтгэл зүйн дулаан болно шүү дээ гейм талаач юм. За тэгээ маргааш өглөө 7 цаг 30 минутаас манай суугаар хүлээ авч үзээрэй. 7 дахь тоглолтоо жаргаж үзье та хэдүүлээ. 2 7 дахь тоглолт хоёулаа манайхаар гарахаар болсон. Rockets-ийн тоглолт бас ирсэн тий. За тэгвэл үргэлжлүүлэн Rockets Warriors-ийн тоглолтын маш чухал 5 дахь тоглолт хэрхэн өрнөснийг харцгаая. Цуврал дуусахгүй юу гэж хэлсэн тоглолт. Тэгээ сумхаар баг. За Dream Shake үзэж байгаа тий. За энэ бол Houston-ийн хувьд өөрсдөө амьд үлдэх боломж нь байсан. Тэгээ дахиад хэлээ энэ баг зүгээр 1-2-оор гараагүй гэдгээл дахиад энэ тоглолтод баталсан да. Тэгсэн. Эндээ тэгээд тамирчид амар хийсэн юм л таа. Юу вэ? Тамирчид л ойлгомжтой. 40-24 шүү дээ эхний үе. Энэ тасгалжуулагч энэ дээр үнэхээр магтмаар байна. Им одоо үнэхээр мундаг юм байна. Үнэхээр мундаг коуч юм байна гэдгийг дахин нэг батллаа. Босныг финалд хүргэсэн шүү дээ. Хүрлөө финал. Нөгөө финал үсэн финал шүү дээ. Тэгээ хожиг. Финал түрээд Майамид дэж өглөө. Голдон шүү дээ. Тийм шүү дээ. Би ч өөр мартсан чи. Тэгэхэд удаагүй шүү дээ орой. Тэгэл баг дараа жил нь халагдсан. Тэгээд дараа жил нь л. Тэгээ өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ Ванвлитийг шүүмжилж ирсэн. Тэгэл тэрнээс хойшоо явсан да. Яг сүүлийн 3-4 тоглолт. Яг тэмдээ чи бас одоо коучийн бас юу шүү дээ. Итгэл шүү дээ тий. Нүдэл шүү дээ тий. Сүүлийн 2 тоглолтод 61% товтлоо. Ер нь Удоко яг үнэхээр итгэл алдрууд алдрахаар шүү дээ. Итгэлээ. Одоо Стивен Адамс ч тэр тий. Ванвлит ч тэр. Тэгээд энэ плей-оффт бас нэг харагдсан гоё юм. Энэ ихрүүд ямар гоё ихрүүд NBA-д ороод ирээвэ гэдэг бас батлалаа. Detroit-д Осор Томсон ч тэр, Rockets, Damian Thompson ч тэр. Удокогийн тэр итгээд байгаа шалтгаан нь би зүгээр хувьдаа бодохдоо ингэж боддог ш. Саксан бөмбөг бол өгөгдсөн талбайд өгөгдсөн минутанд бөмбөгөө ээлж эзэмшиж тоглодог ийм 24 секундын давтамжаар үргэлжилж байгаа. Минутаар бодох юм 12 минутаар 4 үйл тоглож байгаа юм шүү дээ. Тэрэн дээр орох орохгүй бол дараагийн асуудал. Ямар ч байсан тэр нэг ийм өөрийнх нь боловсруулсан төлөвлөгөөний дагуу хамгаалж довтолж чадж гэнэ үү бөмбөг шилжиж гэнэ үү тэр болоод авах юм бол энэ төр хийгээ сурчнаа гэж итгэсэн итгэл нь одоо ингээд 5 дахь болон 6 дахь тоглолтууд дээр гарч ирж байна гэж байна харагдсан шүү дээ. Тэр итгэл байгаа. Дээрээс нэг Ванфлет сул шийдэлтүүд маш олон алдсан. Тий. Энэ зурвалд ер нь бол одоо тэгсэн чинь Стефен тэр харин тийм нөгөө сул шийдэлт хийхгүй байсан энэ хизээний цаг хийн гэдгийг мэдээд юм л да. За тэгээд дээрээс нь сонголт байхгүй. Сэлгээний эсрэг гараа тоглосон байсан ч иймэрхүү юм болдгороо л болдгол юм байна. Өнөөдрийн тоглолтод одоо гейм 6 гэдэг л ярина тийм. Брукс 2 дугаар агс гаргаагүй шүү дээ. Йоо за. Одоо энэний Дремонд гоёо. My guy гэж.
Жиг манай залуудаа гэж байгаа. Тийм. Ойлдоо угаасаа дайч л та тий. Угаасаа плей-офф зодтолдохгүй бол тэгэл хил ам бол тэгэл толтол юм шүү дээ. Бас нэг хэмжээ жижигхэн байгаад идэг байрлал болгон дээр нөгөө талд нь урт өндөр том хүүхдүүд байгаад идэг хэцүү л дээ. Жохон Наполеоны синдром гарах маяг. Гарна. Угаасаа гарна байгаа байхгүй. эдгээр нэг дээрлэхэж байгаа юм шиг тий. Плей-оффын талбай дээр бол гарсан тоглогчид би чамааг одоо яан маань би чамааг илүүрхэд одоо тий хараалын үг тэр бол ямар ч падлын баг. Энэ бол плей-офф. Харин зүгээр хэмжээ хязгаартай тий. Гэр бүл эсвэл одоо өөрийнх нь эмзэг сэдвэр бол хандаж болохгүй тий. Үнэт зүйлэр юм уу. Бусдаар бол би чамааг одоо зодон модон ч юм уу тий. Юу ч ярьж болно шүү дээ. Өшөглөн юу ч. Тэн дээр тэ нөгөө нэг янз бүрээр реакц үзүүлдэг хүмүүс байна. Жишээ нь одоо Шак Яв хоёрын эд үед Шак байнга л үддэг. Яв хоёроос англи хэл мэддэггүй юмсэг гэж байгаа. Сүүлд нэг нэлээд олон жилийн дараа англиар ярьсан. Чи англи мэднэ гэсэн. Чи ямаг чи надаас асуудаг байсан болохоос би мэддэг шүү дээ. Харьцдаг хүмүүс шүү дээ. Гэри бейтмейтэнд ч гэсэн харьцдаггүй. Янз бүрээр нэг тэгж өөрийгөө хандлыг сурах хэрэгтэй юм шүү. Яах гэж тэгдэггүй гэвэл одоо Нямба Виктор тоглогч шүү дээ. Нямба сайн тоглоод шүү дээ. Би одоо Нямбаг хамгаалж байгаа шүү дээ. Энэ сайн тоглоод энийг яаж шилдтийг алдуулах уу гэд арга хэрэгжиж байгаа юм. Төвлөрлийн арилж шүү дээ. Нямба хийж үзэн шүү. Очил Нямбаг очныг түлхэж үзэн. Тэгвэл ямар ариу үзүүлэх нөө. Ямар ариу харна шүү дээ. Гэрийн л яг наадах чинь бүр үнэхээр цовруул утгаар нь хэрэгжүүлээд. Тэр бол одоо яг зүгээр ийм бодож байгаа. Талбай дээр гараад за Хьюстон энэ ийм эдгээр ингэдэг Брукстэй би ганц хоёр түлхэлцвэл Брукс миний өдөс одоо ороод ирнэ. Энэ Амин Томс ороод би энэ дээр нэг хүчтэй алдаа юм. Энийг ингэ бүх тооцоо гаргацсан байгаа гэрийн. Одоо долоо дээр бол 90 97 дээр баг зодгоо нүдэнж гарч магадгүй айгуул. Чанга юм болно. Тэгээд одоо хэн зөрг зүрхтэл хожиж штэ долоо дээр. Давуу тал Хьюстон дээр. За тэгээд оны шилдэг бас нэг тоглогч тодорхойлсон тэр бол Стефен Curry. За энэ одоо teammate of the year гэдэг шагнал. Энэ шиг өгдгүүлсэн. Бодлоо болоо. Өгжөл байгаа юм билий. Харсан чинь ер нь бол одоо Conley ч байдаг юм уу те? Conley нөө үлгэр жишээ маягтай. Тэр чинь нөгөө sportsmanship шүү дээ. Бизнес өөр teammate of the year гэдэг шагнал өгөөд байгаа юм. Бэйл Sportsmanship чинь болохоор юу юм шиг байгаа юм? Ер нь үлгэр жишээ тоглогч шүү дээ. Хамгийн ёс зүйтэй тамирчин гэх юм уу? Teammate гэхлээр ч нөгөө хамгийн сайн хамтрагч болчиход. Хамгийн шилдэг одоо багийн хамтрагч. Баг дундаа хамгийн өнөөдрийн тоглолтод ч гэсэн Стеф багийнхныгаа тоглох гэж бас нэлээд л хичээж оролдлоо шүү дээ. Үг хэлээрээч тэр алей манайхан гэл. Тэр нөгөө нэг саяхан атлетик дээр янз бүрийн судалгаа өгсөн байсан. Аль баг хамгийн сайн баггүй гэдэг асуултанд лиг тоглож байгаа тоглогчдын 50-с дээш нь Golden State Warriors хамгийн шилдэг багаа. Тэр багт яагаад очихыг хүчин ихлээр Стеф байгаа учраас ч гэдэг юм уу. Тим хариултнуудаас л ийм шагналууд ер нь гарч ирдэг болов гэж би бодлоо. Ер нь хараад тахт ихэвчлэн ахмад туршлагатай тоглогч нарт л өгдөг шагнал байлээ л дээ. Одоо тэр Sportsmanship Award-ыг бол Drew авч байгаа жишээ нэ шүү дээ. Хамгийн ёс зүйтэй тамирчин. Drew авж байгаа. Conley авж байгаа. Conley ч 2 ч авлаа. Тий, Drew ч 2 авсан. Drew ч 2 авч байгаа. За өнөөдөр өглөө манаас өөр гарсан 6 дахь тоглолт хэрэг өрнөсөн бэ. Тэгээд өмнөх тоглолтод 18 минут дот байхад Стив Кер ер нь бол тоглогчдод татцсан байсан. Тэгээд өнөөдөр заавал хожих хэрэгтэйсэн тоглолтоо тэгээд авч бол чадсангүй. Шалтгаан нь дөнгөж эхлээл ингэж байгаа шүү. Зүүн золгоон дээрээс шилдээд тавирч, дотор тавирч хөлтчихөж байгаа юм л да. Бас жуудаас өөртөө шүү. Энэ ч бол одоо нэг ахын дүүгөө дээрлэх гэдэг л үйлдэлтэй. Олон тоглолтын ихэнд нэг ийм хийж жоохон зүрхэнд нь орох гэдэг шүү дээ. Мэдрүүлж байгаа байхгүй. Яг энийг хэрвээ та санаж бол 2022 оны би Бостон дээр Дрейм дэрийг яг ингэж хэлсэн те. Хэнийг үлээ? Бас түлхэж байгаа те. Ер нь ингэдэг юм. Тэ. Эц нэг энээс нь эсрэгээр босоод ирэл одоо бүр сайн амирчил босч ирсэн. Өнөөдөр ч тэгээд Джейлен Грин яг энд нь орцсон л доо. Ер нь орчих шиг болсон. Байхгүй. 12-оос 3 гэж товтлсон шүү дээ. Тоглолт дуусаад 12 минутад дуусгасан. Тэгээд Дреймондын тооцоонд бол Джейлен Грин ингээл алга болчихно гэсэн тооцоо. Орчиж байгаа байхгүй те. Нэг жоохон чангахан шилдээл мөн хугацааны гэл те. Гэтэ Джейлен Грин муу байсан ч гэсэн тэр Rockets хожил авч чадсан гэдэг бол маш сайн. Энэ зүгээр хамгийн гол юм өнөөдөр бол Адамс. Зүгээр өндөр хүний спорт хിവэрээ л гэдгийг л хөөстэй харуулчихлаа. Адамс ажиллаа маш сайн. Тэр дээр нь гол нь Адамсаас гадна Эми Удокогийн нөгөө түрүүний ярьдаг төвчээр одоо энэ дээр чинь Хака Стивен Адамс бүр өчнөө явж байгаа шүү. Тэрхэд огт суулгахгүй байгаа байхгүй. Тэгээд жижиг бүрэлдэхүүн гаргаж үзэж байгаа. Оноо 2 хүртлээ ойр тахтанд барь заалдахгүй суулгахгүй яваал. Стив Кер ерөөсөө байж болох бүх юмаа гаргаж үзсэн өнөөдөр бол. Төвчөрөөр алдуулах үзсэн шүү дээ. Удокод асууж үзсэн. Үнэхээр болсонгүй.
Одоко ч их тайван сууж ирсэн. Гэхдээ юу гэв тоглолтоо мэдрээд байл. Анзаараад байна тий. Юу болоод байгааг. Адамс байхад манай давуу тал байна гэдэг энэ харчаад байна шүү дээ. Нэмэх 50 идэгс 59 шүү дээ. Харин Энэ цувралд байхгүй үед нь хасах 10 идвэлээ. Хасах 30. Тэгээ 30 идвэлүү тий. Тийм байгаа үед нь нэмэх 53. Арай л. Хоёр дахь боломж үүсгээд байгаа байхгүй Адамс хамгийн доод давуу тал. Тэгээ одоо сүүлдээ бүр ингээд Хоёр төвтэй. цайрсан гэдэг шиг бүр намхан үзэж байгаа байхгүй. ёстой цайрсан. Тэгээд гаргаж гээд одоо Квинтин пост нь байхгүй. Үгүй дээ постороо 3 дараалууч тэр Стив Адамс дээр алдаа хийлгүүлдэг нь л өөрөө сонирм байхгүй. Өөр нэг хүн очиод хийж бас болно шүү дээ. Ер нь тооцоонд нь байхгүй л байсан байхгүй пост ер нь. Үгүй дээ одоо яг энэ нөхцөл жишээ нь хэрэгтэй л байгаа байхгүй. Яг үнэндээ. Өөдөөс нь ингээ 2 төв гараад ирэхэд яах юм. План тэгээд өөрөөс л та гэр төсчүүлж чинь тийм. Одоо тэгээ Хьюстон бол энэс өөрчлөгдөхгүй шүү дээ. Дахиад илүүгээр мэдэрч байгаа юм чинь. Одоо харин 7 тоглолтын дээр кэр төсөж энэ эсрэг юм оруулж ирж шүү дээ. Харин тэгээ одоо тэгээ юу оруулж ирэх нь вэ? Хэн Одоо нэг нэг үлдсэн юм уу? одоо тэгээ шийдэлтийн одоо унгаах гэж л үзэн шүү дээ. Баадил, Муди, Пошински. Тэд нар унжиж хожин дээрс нь Адамсын султал гарна шүү дээ. Өнөөдөр нэр Султал болгоно шүү. 3хан тоглохыг үүсгэсэн байсан шүү. Баадил тоглолтын дээр 3хан шидсэн гэдэг чинь утгагүй Гараанд гарсан шүү дээ. Ежил Бадил. Гари Питэнтэй хамт гарч байгаа байхгүй. Тэр Warriors нэг асуудал байгаа. Жими өөрөө 3-аас 1 шийддэг байхгүй. Харин тийм. Тэр нь одоо бүр хоёр төвөө бүр бол суулгахгүй бүр үндэсүн тэндээ. Энд бол тэгээд им одоко хамгаалахад бүр амар амархан байсан юм. Дремонд Гриныг бол сул орхичоод. Шууд хайж Шидүүл шидгээд. Тэгээд ганц нэг л хийнэ гэсэн. Стефиг дагаад яг дабл бол очихгүйгээр заслаанууд дээр нь яг ингэж таглаж очиод байсан байхгүй. Ерөөсөө. Өнөөдөр тэгээд эхний хагас гэхэд л 4 удаа Стеф давхар хамгаалтанд орсон байсан. Дремонд Грин тэгээ хил хамандаа хитрхийн анхаарлаа хандуулаад ах шиг байсан. Тэгээ Жейлен Гриний тоглолтыг унгаагаал өөрөө өнөөдөр тоглосон. Жейлен Гриний тоглолтыг унгаагаал өөрөө ч байхгүй болсон доо. Тэгээ өөрөө ч байхгүй гэж угаасаа ядраад ах шиг байна. Харин тийм яг Warriors team тал ажиглагч чинь дээрэс нь одоо үлдчихэж байгаа багуудыг харах юм бол ер нь өндөр бүрэлдэхүүнтэй багууд үлдчихлээ. За Альфаны Шингүү энэ цувралт ямар статистик үзүүлж байгаа гэдгийг харъя. Эхэлж яхад л ярьсан. Шингүүнийг яаж сул тал болгох вэ гэдгээс шалтгаалж энэ цуврал шийдэгдэх байх гэсэн чинь одоо энэ бол сул тал ерөөсө болохгүй яваад шүү. Харин тийм. 26 17 15 31 15 21. Өнөөдөр хэдэл жишээ нь яг за тоглооны хувь бол 20-8 гээд нөгөө ихэндээ нэг баахан нэг флоутруудаа алдсан шүү. 40 хүртэл гэсэн үг. Муу биш дээ гэхдээ. Сүүл рүүгээ ихэнх нь хийсэн шүү дээ. Гэхдээ ингээд самбард бол үнэхээр азаргалж байгаа. Тэгээд тоглолт болгоно бөмбөг тасалтгүй тоглолт гэж одоо тэр 3 дахь тоглолтоос бусдаар байхгүй. Байрлалаа аягүй зүү эзэлт юм билээ. Шингүү. Пост мөс хэдэл та шиг. Хамгаалт нь л ингэ байрлалаа аягүй гоё эзэлт юм. Хамгаалтын эсдэг самбарын эсдэг шахаад тоглох гэдэг ер нь гоё дөрөв тоглож. Намхан тоглоо тий. Одоо Баадын хилттэй тойроо 4 шиддэг хүнтэй. За Гринийг стооцоод 4 шиддэг хүнтэй. Өөдөөс нь ийм 2 удаан төв гарчаад ахт Хьюстон тэгж юу зай олохгүй. Өндрүүд нь ч гэсэн ингээд 3 руу айхгүй гарчаад тий. Адамсаас босна гараад байгаа шүү дээ. Нөхөлтүүд амар сайн бол. Тэгээд зөрөөд яг орохгүй Адамс зогсож байгаа юм. Тэнгүүд тэр доош ямар тоглолтгүй болоод дахиад задлах хэрэгтэй болоод. Тэгээ бүсийн хамгаалалт авч үзэж байгаа Хьюстон бол ерөөсөө хамгаалтан дээр байж болох бүх энэ дээр ямар гол нөө шидэж байгаа нөхдүүдийн шидэлтийн хөв муу байгаа шүү дээ. Тий. Пошински Бадилд за Муди өнөдөр арай гайгүй шидсэн тий. Гари Пейтон байна. Гари Пейтон. Тэгээ Жими чи ямар шийдэгч биш. Клей тавихад л баларх байхгүй юу? Ер нь бол хуучиг клей. Уг нь яг тайлбар дээр өглөө ярьжсэн байхгүй. Даа чи Клей, Стеф хоёр хамт байвал өөр. Тэр нөгөө Стеф 8 оноод дараалж аваад 3 шидэлтүүд унгааж байхад хэрвээ Клей байсан бол дараагийн шидэлтийг хийх байхгүй. А Пожемски болохоор 2 тим моментаа алдаа шидэлтээ алдчихж байгаа. Тэр оноо дээр гарах тэнцүүлэх. Тэр нөгөө жижигхэн моментн дээр ингэж өөр юм болдог гэдэг чинь зэрэгтэй байгаа юм л да. Та гурав маань тэгээд туршлагыг их ярьдаг шүү дээ. Өнөөдөр бол би энэ тоглолтын дээр за нас бас чухал юм байна гэж нас маш их ойлгож нурууны өндөр туршлага дээр ялчгүй 4-р үеэр бүр ингэж бүр унчиж байгаа байхгүй. Наач өнөө. Туршлага дээр ярьлахэд 3 хөгшин гэдэг чинь бас хэцүү. Бас султаа. Султаа 3 хөгшин ч султаа. Лексиг бол тийм шүү дээ. За одоо бүгдээрээ өргөжлүүлээд видеот байгаагаа учраас 4 дахь тоглолтын таймыг алгасах уу? За шууд үзчихье. 4 дахь тоглолтын дээр яриад явъя. Энд дээр тэгээд дууссан шүү дээ Лекс тэгэл. эргээд л дууссан да бүх юм. Ер нь энэ зур Лукагийн гидс хямрал дууссан л та. Тэгсэн. Нэг гидснээс эргэж ирсэн л дээ. Энд дээр сайн тоглосон шүү дээ Лука.
JJ Redick тасгалжуулагчийн хувьд за ер нь одоо улирлын Lakers дуусчлаа. Та гурав ямар дүгнэлттэй байна вэ? Улирлын турш маш олон задгай сэтгэлтэй ашиглахгүй байсан тоглогчтой гаргаж ирээд байж ирнэ. Яагаад плей-офф эхлээд ингээд хайрцаглах Зүйлтэй гээгүй. Rookie л Зүгээр ротейшноос амар олон тоглогчдыг хасаад л одоо удирдал за Warriors хэдэн тоглож ашигласан жишээ. Нөгөө 13 ашиглаж ийлаа шүү дээ. Плей-офф эхлээд хэдийг ашиглаж байна? 9-ийг л ашиглаж байгаа. Бараг ихтэй орно Warriors яг хөө. Тийм. Тэнгүүт бусад баг үндсэн ер нь 8 тоглож ашигладаг юм дөө. Тэгэхээр угаасаа өөрчлөлт хийгээд ч боломж байхгүй. Lakers ялангуяа бүр энэ төвгөө нөхцөлд бол тэгэл өөрчлөлийгээд ч юм байхгүй юм чи яах вэ? Эдвардс гэхдээ бас энэ дээр зүгээр хавтай хүн тий. Даалтан гинектиг бол орж ирэх юм бол юус оруулсан цуврал тий. Ер нь улирлын төгсгөлөөс л ашиглахаа Тэгээ болчихсон. ингэж нөгөө хамгаалалт хэрэгтэй цуврал дээр даалтан кнект зэрэг байхгүй. Шилжтэй ашиглаж байна л бас тий. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө хамгаалалт нь бас тэгэл Энэ дээр хийвгүй интернет дээрсэн шагаа хийвгүй болчлаа сайн гайгүй тоглолц тий. Эдвардс бол өстой хоншортой. Энэ амар хийвгүй. Яа энэ бол бас эвгүй гэмтэй. Ахил махилт ч нөлөөлж болохоор байна. Эдвэрс залуу энэ бүх юм За, сайн биш тий. Яг саяны нөгөө Бүх өмнөх ихтэн мэрэгтэн надад бүрэн бүтэн манаалын илэгдэлд ороо байхгүй тий. Дөнгөж 23 бишүүлээ 24 төлөө тийм Эдвэрс. 24. Тэгээд энэ тоглолтыг бол Lakers ер нь бол аавал авчихаар байсан тэгээд. Гэхдээ яг ер нь цувралын бүх тоглолтууд ер нь л их ойрхон явсан шүү дээ. Тий. Үндсэн харьцаал 4-1 болохоос биш. Тий. Сүүл тоглолтын төгсгөлүүдэд л яалтчгүй нэг жоох ядралт янз бүрийн шалтгаан JJ-дэг 5 тоглогч 24 минут суулгахгүй ашигласан ч гэдэм. Тий, тэр өстө болохгүй л дээ. Одоо энэ арыг 3 дуусахад 10 оноо дуусчих Lakers. Илүү. Нэг шууд 4 рүү орчлоо тий. Тэглээ. Тэгэхэд LeBron-ыг бол ер нь суулгах хэрэгтэй л дээ. Яалтчгүй 3 минут. Энд чи юу сүүлийн баг 24 минут тэр чигтэн 5 хүн л ашиглав. 46 минут тоглосон шүү дээ LeBron. тий. Тэгж өстө болохгүй Энэ 5 үнэт ерөөсөө 24 минут ашигласан байна. Энийг өнөөдөр Warriors давтчихлаа л да. Амин тэглээ. Гэтэ энэ хоёрын яг процесс нь өөр. Өөр л дөө. Тэгтээ зүгээр яг минутыг харахаар Стеф өнөөдөр жишээ нь бүтэн 12 минут 3 дугаараа тоглолцоо 4 дөрөв их нь дахиад гарч ирэл тоглолцож байгаа. Тий. Наадах ч бол ойлгож болно дээ. Тэр бол яг бол Манай дутуу яваад байгаа. дутуу яваад байгаа. Тий. Степ бэж барих гэдэг тий. Энэ дээр чи болохоор 4 эхлэхэд LeBron 10 оноо илүү. илүү байхад LeBron 40 настай тоглогчдод 3 минут суугаад бол Сип гэл бас. Сеп гоо. За ингээ 2 оноо илүү болсон зэ. Одоо энэ дээр яг LeBron-ы саяны ядралтыг ярив. Одоо энийг хамгаалтыг хийн. Энэ биш энэ оноо авсан. За энэ дээр Reeves одоо яг яах чинь тий. Болог тавьдаг юм мөн үү тий. Биш тий. Зүгээр тэнцвэл орчихчихсан тий. За энэ хажуугаас гаргалт. Энэ одоо яг ямар хөлбөр байсан бэ? Хөмбөгөө алдах хөлбөр. Ингээ. За ерөө тэгээд ер нь өөрсдөөс бас их юм байгаа да. За энэ дээр хэзээ дээрээс тийм амар камер гараад ирэв. Бас ухаж гаргаж ирж байлаа шүү дээ. Дээдлийн камер. Энэ сотыг талбай зөвхөн ийм камертай. Бүр яг дээрээс ингэж гаргаж ирж байлаа. За Энэ барыг зүгээр ордны хяналтын камер юм шүү. Хяналтын камер өөр явцсан тий. За яг энэ ч энэ бол зөв шалтгаан тий. Спортын төв ордонд авах нэг тийм хяналтын камераар бичлэг ухрааж үзчихсэн шүү. Үзчихсэн тий. Нэр яг Лукаг тэр залж явах болдог баг. тэр бол алдаа. Тэр нөгөө гол тендинг хийдэг лүү тэрийг дээр нэг үздэг шүү тий. Нэг үзчихсэн шүү. Тийм л юм боллоо. За шүүгчийг ерөөсө орхиё тий. Шүүгч яг удаа мэдээж алдаа гаргадаг тий. Ер нь тэгээд илүү баг нь хоцсон. За Одоо 5 дахь тоглолтын яриад яах вэ? Энэ цуврал дээр Lakers-ийн хувьд JJ Redick ч юм уу тооцоолоогүй нэг тамирчин бүр үнэхээр гялалцсан Minnesota бол Jaden McDaniels гэдэг тамирчин. Lakers авах боломжтой байсан. Энэ чинь 2 дугаар тойргийн сонголт уу баг. Авцсан авчаад Авчаад сөрдсөн тийм. Тим үн зүгээр хэнийг явуулсан гэдгийг мэдрүүлээ л тий. Тэгээ Minnesota ингээд 2 жил дараалаад плей-оффын цувралд одоо хожиж үндсэндээ одоо эхний шатад авж ийн гэсэн үг шүү дээ. 2 жил дараалж 2 дугаар шатанд шалгарч байгаа түүхэнд анхны тохиолдол нь болж байгаа юм байлээ. тэгэл хамгийн эвгүй уушаатайгаар таарсан Lakers-ийн хувьд бол тий. Тий. Сонголт Өөртөө нь таарч болохгүй. Нөгөө Денверийн зүхтаад байсантай өөртөө очиод. өөртөө ч яг тэгээд байр дээр зогссон Minnesota ороод ирсэн тий. Гэтэ би бол одоо ингээд энэ өрнөдөд явж байгаа өрнөлүүдийг хараад хэрвээ Houston очих юм бол хамгийн их баяртай болох юм би л байна. Houston хожоод Golden State байхгүй болчин, Luka байхгүй болчин нэг манайхтай финалдах тогтолцоо финалдсан аюулууд устдаад яваад байгаа байхгүй. Тий. Денвер яач ч магадгүй тий. Тэгэхээр залуу багуудыг бол манайх яг финал дээр тулах юм бол тий. Амархан. Тий. Ер нь бол Бэлэн гой болчих واخгүй юу манад бол. Боосны зам засагдаад Ер нь яваа. засагдаад яваад. Авсаасаа Minnesota Timberwolves-ийн хувьд өнгөрсөн жил тэд Denver-ыг тэгээ улирлын дуусгасан бол энэ жил Lakers-ийн дуусгалаа. Тэгээд
анх удаа 2 жил дараалан плей-оффын цувралд хожил байгуулсан. За энэ залуу тэгээд бас лигийн бусад багуудыг бодвол яг харьцангуй тийм баг төвхтэй баг л та 30 жилийн төвхтэй баг. Ирж яваа цаг чи ирчээд байгаа юм шүү одоо тий. Ирж яваа цаг гэж одоо ярихаар болж байгаа шиг вэ шүү дээ. Эдвардсыг ер нь тий. Миннесота гэхдээ одоо бол амар гоо шанс гараад ирлээ шүү дээ. Миннесотагийн ройлууд үнэндээ гоё юм а тий. Одоо Warriors Houston-ы хинийхэн ч эсрэг Миннесота бол Тий. баг Миннесота өөрсдөө бол Warriors гараад ирчээсэй гэж бодож байгаа байна. Warriors улиралт бол 3-1-ээр хожигдсон байгаа юм Тэгсэн чинь энэ цувралын дараа нөгөө TNT-гийнхэн сууж шаак тэгсэн байсан шүү дээ. Чөтгөр ав гэж би нүгийг амьдралдаа ингэж хэлнэ гэж бодсон. Рүүдиг өөр доороос эзгэнлээ. А гэр тав. Яаж ч Гоберт чи шаак чи амар юутай шүү дээ. Бифтэй шүү. Энэ дургу энэ бол сайн хүн биш гэдэг байхгүй юу? Энэ муу тоглолтог залуу гэсэн чи нэр үнэхээр дийлцэн. Шаак шиг тоглолцсон биз дээ. Шаак шиг тоглоо ийцэл та. Тэр гейм 5 дээр одоо яг тэгээд төвгүү за яг туршиж үзэж болно л да. Эхлүүлээ те. Тэгээ болохгүй байх дээр тэргээр нэгчтэй Джексон хийсийг гаргаад. Насрид гэдэг том давуу тал байна л да. Миннесота үнэхээр Өндөр ирнэ хурдтай шиддэг тийм. Гобер муу тоглосон ч Насрид сайн байгаа байхгүй гардна. Тэгэд энэ тоглолтын дээр бол Гоберч муу тоглосон гобер. Тэгээд энэ цувралд таагаар болохоор Lakers 5-гаа өгөөд би Minnesota 5-гаа өгсөн шүү дээ. Тэгээд шалтгаан нь юу байсан бэ гэхээр яг хайрцаглагдсан байж би магадгүй. Гэхдээ авраг авахаар зорж байгаа баг сайн сэлгээтэй байх хэрэгтэй юм байна. Өндөр тоглогчтой байх ёстой юм байна гэсэн тэр бодлуудад маань Lakers хүрэхгүй байсан. За тэгээд бас шалтгаан нь лидерүүд нь сайн байлаа гэд бусад тоглогчдын үүрэгрэл өндөр юмаа гэдгийг онцлсон. Хүснэгтэй бүгдээрээ өргөжлүүлээд хамтдаа харцгаая. Миннесота болон Lakers-ийн лидерүүд. Lakers-ийн лидерүүд илүү байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг ч бусад тоглогчд юу. Тий, одоо тэнгууд энэ дунд Мартинес сайн тоглосон тулдаа лидерүүдийн гисэн жагсаалтанд нь борж ирж байгаа байхгүй юу? Тийм. Энэ дунд Гобер, Ди Винчензо, Насрид, тий? Никел Александр Walker гэсэн дөрвөн тоглогчийн дундаж оноог гаргаж ирж нэмж харах юм бол Lakers-ийнхнаас илүүрэх байхгүй. Ялгаа нь шал тэн дээр л байна. Тэрүүгээр хожигдсан байгаа шүү дээ. Суурлаг ерөөсөө тий. Яг үндсэн онооны лидерүүдээр нь жагсаавал илүү байгаа. Lakers байхгүй. Дээрэс нь бас JJ Redick-ийн туршлага жоохон блэ амар байж магадгүй. Тийм. Яг шийдвэр гаргалт. Тэр чинь том зөрүү болчих. Өөрөө бас амар тэлтрээд уурлаад байдаггүй юм бэлээ. Харин тийм. Тэгээд гарч чадахгүй нэгсэн үг шүү Тэр дээ. нөгөө нэг түрүүний нөгөө минут амар сүүлийн 48 24 минут амраалгүй тоглолтог дээр өөрөө нөгөө дараа нь баахан шүүмжлүүлээд тэмцлийн уралдааг ярьсан байсан л та. Би залуучуудаас асуусан. Сэлгээ эрэхтэй бол 2 сэлгээ хийж болно шүү. 2 тоглогч гаргах тоглогч байгаа шүү гэж хэлсэн. Залуучууд маань өөрсдөө үгүй гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр дасгалжуулагч уг нь тэр солилцоогч шийдэх ёстой. Тэр тоглогчдоос асуух ямар ч хэрэггүй л юм л тийм байхгүй. Тоглогч бол зүгээрээ л гин шүү. Тийм. Зүгээрээ үзнэ л гин шүү. Хинч байсан. Тийм. Гэхдээ бид нар л нэг байгууллагын тэмцээн, салбарын тэмцээн дээр яадаг гэдэг зүгээрээ маань үзчихэл идэх шүү. Тэгэхээр тэр чинь тоглолтод оруулж ирж бас нэг бэлдэх хэрэгтэй л да. Одоо чинь даалтын гинектийг бүр ротейшн хасчих жоох. Хэрвээ даалтын гинектийг 5 минут ашиглахаар ч юм уу тий. За 5-аас 10 минут сайн бол 10 минут. 5 минут LeBron эдрийг сууж явахаар даалтын гинект ядаж тийч залуу хөлт очиод хамгаалт муутай гэж бид нар дүгнэлт хийж байгаа ч гэсэн тэр хөлч яг плей-оффтыг гарч нэг хүнийг хичээгээд хамгаална шүү дээ. Тийм үстэй. Үнэхээр хамгаалт инстинкт муутай ч гэсэн хүн гарч ирээд хичээнэ үстэй. Тэр хооронд нэгдүгээр тэр хүүхд бэлдэгдэнэ. Хоёрдугаарт LeBron чи бас нэг 40 46 минут тоглохгүй нэг 42 минут чи. За тий. Тэгээд ийм жижиг юм дээр бас юу гаргаад стикер дасаж болчвол энэ дээр айгүй гоё ажилладаг шүү дээ тий. Dalton Knecht, Kuminga хоёр ер нь айл-айл нь тасгалжуулагчтайгаа асуудалтай байгаад иж магадгүй гэж бас бодогдсон шүү. Тийм болохоор Knecht-ийг зүгээр би бол Warriors-ийг Kuminga-г ашиглахгүй байгааг одоо өстө хохин л гэж хэлмээр. харин тийм. Ер нь бол Knecht-ийг Айгу хүлэгдэж шүү дээ. Улирал ингээл би ингээл улирал тоглолтоо нэг зөндөөл үзэж байгаа шүү дээ. Тэгэл анзаархад Knecht бол айгүй тийм өөртөө ихтэй юм лээ. Ер нь. тий, шидэж Зоригтой. мэдээгүй. Тийм. Залуу нөгөө нэг улирлын өмнөх тоглолтын дээр дараалсан баг 20 оног л ганцаараа аваад хождог. Клач нөгөө юун дээр шүү дээ. Стрикинг бүр ингээд бүх шилжлүүд нь дараалж Phoenix эсрэг багхгүй. Пресизен дээр шүү дээ. Пресизен дээр улирлын өмнө харин тийм. Phoenix-ийг нөгөө барьж хождог. Тэгээ дээрэс нь өндөр. Тэгээ залуу хөгч ирж өвчтэй байгаа тийм үгтэй нэг жоохон гаргаад үзэх хэрэгтэйсэн. За одоо тэгээ төвийн тоглогч л болж авдаа энэ зам. За Одоо оны том шилдэг зөвлөс болох уу? рookie тоглогч. За энэ бол ер нь ойлгомжтой байсан шагнал гэж бодчих. Тэгээд
Сан Антонио Спорсоос 4 дахь рүүки тодорч байгаа юм билээ шүү дээ тий. 81-ийн тоглолт шүү дээ. Энд гэхдээ би одоо 2 жил дараалаад оны шилдэг шин тоглогчийн шагналыг Спurs хүртэж байгаа нь баг амар анхны тохиолдол юм болов уу гэж харсан ч үгүй юм байна. Тийм. Зөндөө юм байна. Хамгийн сүүлд гэхэд одоо Карл Антони Таунс, Эндрю Вигинс хоёр чинь Миннесотад 2 жил дараалаад авчихсан биш үү? Тийм байна. Оны шилдэг шин тоглогч. Тэнгүү тэрнээс өмнөгээ бодохоор бас ойрхон хит юу байгаа юм лээ. Вашингтон дээр үед бүр Вашингтон Bullets ч юм уу Warriors гэсэн багуудаас ер нь ийм тохиолдол баг 4-5 дахь гарч байгаа юм бэл. 2 жил дарааж нэг багаас оны шилдэг шин. Тэгээд Дэвид Робинсон, Тим Данкан, Вимбаньяма энэ хоёр гэл ингээл багийн дүүхэн ч гэсэн ингээд рүүки авж байгаа нэлээд идэх тохиолдол нь олон. Дөрөвдөх нь тийм. Бас дээгүүр орох үзүүлч шүү. Тэгээ энэ ч бас тэгэл нөгөө өнөөдөр зодог талхаа зарласан Попого үчи минь аачих гавья шүү дээ. Одоо тэгээд би энэнийг ингэж харчаад нөгөө Янас ирнэ гэдгийг ер нь баг Спurs байж магадaltaй гэж бодсон шүү дээ. За тийм тэрийг дараагийн хэсэгт яриа. Дараагийн хэсэгт яриа. За энэ түрээд баазар нэвтрүүлгийн хэсэг хугацаанд завсарлалын үзэгчтэй нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зүрх мартахгүй RAV4-1 санаачлагч Toyota Top Motor сэргэж ирэхдээ бид дорнодын талаар ярилцах боллоо. Хэсэг хугацааны дараа уулзцгаая. Хэрхэн автоморил баазар та бүхэнд үлрэлийн 28 дахь дугаараа хүргэж байна. За дорнод бүсийн сонин сайхан юу байна вэ гэхээр Cavs ямартач нэгээр гарсан баг гэдгээ батлаад Miami Heat-ийг шүрдэхийн дагуур дуусгалаа. Гэхдээ бас Miami бодсноос сайн өрсөлдөө үзүүлсэн шүү гэж Хит тоглолтод нь вэ? Энд чи одоо 50 доноо дууссан юм шүү дээ. Чи бүр энэс бусд нь бол ойрхон тоглолт. 4-0 шүү дээ. 4-0 шүү дээ. Холон бол 4 тоглолт нийлээд 100 онооны зөрүүтэй дуусах байсан юм байна л да. Нэг тоглолтын дээр ойрхон бас ойрхон дууссан тоглолт байгаа шүү дээ. Ганц тоглолт байгаа. Ганц. Гейм 2 үлээ. Гейм 3 үлээ. Гейм 2 үлээ. Би тэр тоглолтыг л нэлээд огшиж үзсэн юм шүү дээ. Түүнээс ш энэ бол нүд альтрын тоглолт болсон шүү дээ. Бурхан минь. Энэ ч одоо илүү баг гэдэг чинь энэ л дээ. Манайхаа нэгээр гарсан баг бол үнэхээр нэгээр гарсан баг л байна уу? Илүү баг нь очлоо гэж яриад энэ дээр. Нэгээр гарсан баг нь ямар баг вэ гэдгээс олноо бас. Тий. Одоо энэ удаан хугацааны амралт сайнаар нөлөөлөхгүй яах вэ? Одоо бид нар хуланд тэр жил байсан болоосаа. Босс Майами нэг гараад Босс нэг ногтдаг. Тэр өстэй. Тэр бүр бас түүх эргээрэлт хийх гэжсэн шүү дээ. 3-1-ээс Босс эргэж ирээд 3-0-оос 3-0-оос 3-3 болгоо. Тэгээд талбай дээр хожигдоо. Тэр талбай дээрээ гээд би ч мөр тэнцээ түүх манаа дээр хийгдсэн явжсэн гэдэг. Тэр токсик болсон тий. Амар. Тэр ааш токсик тий. 3 дугаар үед 100 ингээд 111.63 шүү дээ. Нүд альтермаар байгаа зү юм шүү дээ. Петрайли. Энэ дээр ч юу ярих вэ? Одоо тэгээ энэ үнээ бас явуулах хэрэгтэй. Энэ үнэ буруу гэж яг юун дээр буруу? Жими Батлерыг муу хүн харагдуулаад Батлертай байж авраг болж чадахгүй шүү. Баатартайс ч өсрөөл нэг 2 дугаар шиг тавьцаал тоглох байх. 2 хөрхүү үдэл яригдчих шүү. Тийм ер нь тэгэл эцэстээ Батлерт гэрээг нөгөөгөө ч тэгэл багт ашигтай л зүйл болж өөрнө л да. Одоо Батлер хэдтэй Батлер ч одоо холжсон л доо бас явснараа. Өөртөө ч Батлерт ашигтай юм болсон. Майамид ч энэ жилдээ биш юм аа гэхэд энэ зундаа баг шийдэгдэх үзэл ойлгомжтой нэг. Яг нөгөө фэнүүд болохоор ингэж хараад байдаг байхгүй. Бага жил болгон плей-оффт өрсөлдөх, эцсийн мөч хүртлээр тэмцгийг хараад байдаг. Багийн удирдлагууд менежерүүд болохоор за энэ жил зорилго бол угаасаа ойлгомжтой болчлоо. Аварган л өрсөлдөж чадахгүйгээс ийм их мөнгө зарлахдахгүй. Үнэтэй байгаа энэ хүнээгээ явуулаад оронд нь ирээдүгөө бодъё гэдэг шийдвэрдүүл явж байгаа шүү дээ. Гэрээнээс л Батлерын эргчлэлийн гэрээнүүдээс л холдчихлоо байхгүй Майами ер нь бол тий. Одоо 60-ыг баг авахгүй байгаа юм эргэж шүү дээ. Golden State 2 жилийн 60-ыг бол Golden State-ийн ирээдүг бас юу болох вэ? Бас яриатай шүү дээ. Houston-тэй Батлер 2 жилийн гэрээг бол бас шал өөр байхгүй. Тий. Тэр чинь зохицол гэж юм бас байгаа юм л да. Одоо Батлер яг ямар багт хэрэгтэй юм бэ? Мэдээж Батлер сайн тоглогч, өөрийгөө харуулсан тоглогч. Залуу яг одоо болохоор Батлерын орон зай дутагдж байгаа. Одоо тэгээ Houston Батлер тэгвэл юу вэ? Юу? Айгүй юу юм болно үстэй. Тэгнь. Тэр амар хамгаалалттай залуучууд төв байна, дасгалжуулагч байна тийм үстэй. Тэгээ Батлер хийх ажил авраг юм шиг. 3 үед чимээгүй байж болж байгаа 4-р одоо Вамлитийн орд Батлер л гэсэн үг байхгүй. Тийм. Хийх ажил хийх хүн. Эсвэл Jalen Green аа. Тий, Jalen Green. Тэнд бол 2 жилийн 60 сая өгж болж байна тий. Майамид бол 2 жилийн тим гэрээгээд аль алинд утгагүй байхгүй. Энэ хоёр Батлерын зорилго
Майамид багийн зохицол ерөөс ингээд сарч. Угаасаа эцсийн бүлэгт одоо бид нэр Баатлартай бол авраг авахгүй байна гэдгээд зөндөө үзлээ. Тэгээ болсонгүй л. Golden State болохоор энэ чи бас нэг уналтанд орсон байсан. Яг тухайн процесс те 13 билүү бичигдээ явжсэн шүү дээ. Тэнгүүдээ Баатларыг аваад удирлаа авраад одоо ингээд 7 тоглолт хүртэл явж байна. Ирэх 2 жилд Баатлар 60 сая гэрээ өгөөд энэ баг бас хэцүү те. Аврагын төлөө амбицлах уу гэдэг бас асуудал байна. Тийм. Бодгол асуудал те. За тэгээд 122 онооны зөрүүтэй энэ цоврал дуусна лигийн рекорд. Юу юм бэ одоо 30 тоглолт юм айл. Энд 30.5-ын зөрүүтэй дууссан. ингэж хол дуусчих чи яаж Майами сайн өрсөлдөө гэдэг юм бэ? Би нэг тоглолтын л хэлсэн юм. Манай Монголын эмэгтэйчүүд ер нь өөрөж хайж байна. Хүний айлангууд. Тэгэхээр нэр ястаа нөгөө илүү баг гэдгийг OKC хэлүүлэнд хоёр угаасаа харуулчлаа. Тэглээ. Энэ дээр бол илүү баг нь ажиллаа гэж ярихад бол одоо ямар ч маргаан алгаа нэр. Энэ дээр одоо Майами ойролцоо баг гэж би ярих юм бол одоо энэ үнэхээр мэдрэл боотой байна. Тийм үстэй. Эцэг муухай манжилж байгаа юм шиг сонсогдсон л доо. Тий, гой үзлээ гэх. Ер нь бас боломж байлаа. Lakers дээр ч юм уу тэгж ярьж болж байгаа байхгүй Би юу? Майамигийн фэн байгаад Майами тэгж ярил одоо ч утгагүй. Утгагүй. Цааш мэддэггүй юм болчихсон гэж байна. Гэхдээ одоо цуврал нь хол дууссан мөртлөө тоглолт болгоно ойролцоо одоо юу гэдгийг. За Lakers те. Lakers жишээ нь юм баггүй. Одоо гейм 4 дээр бол одоо 3 үед давгаалж явж байгаа байхгүй. Боломж байгаа Тий. тий. 3 Энд үед чинь ямар ч боломж хайр байхгүй. Харин би 2 илүү 3 дахь тоглолтыг үзээд тэрүүгээрээ л хэлчихлээ гэдэг. За Бостон Индиана ч бас нэг тим хэрнээ. Яг тоглолтууд амар ойрхон дуусдаг ш. Тэрэн дээр бол боломж байсан байхгүй. За одоо Cavs хаалгатай лээ. Индианатай. Индианатай. За үргэлжлүүлээ Бостны тоглолт Хийжэл явсан да. Зангараа харуулаад тэгэл уг нь эхний баг 2 үе хагас тэнцүү үзсэн. Саяны эхний хагас тэнцүүдээ 3 дугаар үеийн 9 дэх минут хүртэл тэнцүү явсан баг. Тэгэл нөгөө Бостныхын чинь Сэм Хосер гарч ирээ тэгэл. Эхний үе дээр Бостон ч 12-оос 1 үлөө холын шидэлт бараг хийгээгүй байжгаад 3 дугаар үе дээр нэг дараалал 5 6 шидэлт унгаагаад тасраа явцсан байхгүй. Ерөөсө бүхэн банкерогийн 5 дахь алдаа гараад тэрнээс хойш шал өөр. илүү баг нөцөө. Энд дээр бол. За тэгээд Титумыг онцолцгоё. Эхний шатанд ямар статистик үзүүлсэн бэ гэхээр Тэтүм энэ жил үнэхээр өөр байгаа гэж хэлээл. Стив Кэр сэрээцэн л дээ Олимпиор энэ үнэ. 11.3 оноо 11.3 самбар. Гэхдээ авраг болоод ийм байгаагүй болоод Jaylen Brown финалийн MVP бүсийн финалийн MVP авсан шүү дээ. Үгүй статанд гэхдээ айгүй жиглээ. Статанд яг сайн байсан. Энэ шиг бол 25 нэг 8 6 ч үү. За статаас 8 байсан. 8 ч үлээ тий. статаас гадна яг чухал үед оноо авч ирсэн хүн нь Brown байгаадсэн байхгүй. Брауныг хамгаалт. Энэ жил болохоор хизээ Тэтүм оноо авч ийн гэдгийг харах юм бол хамгийн эвгүй болцсон үе дээр Тэтүм оноо авч байгаа байхгүй. Багийнх нь бас их сайн дэмжиж байгаа юм шиг санагдсан шүү. JB ер нь энэ жил жоохон форм уу юм шиг. Өвдөн болохгүй юмаа. JB жирөө 2 форм уу юм шиг. Сая тэгээд энэ Орландод зодуулж явах явцдаа бас нэг гар мараа эвгүй дарж унсан ч JB чинь. Энэ сэтгэл санаар явцсан юм шиг. Яваад байгаа маа. Ингээд та нарт хэлжсэн ш нөгөө нэг би ер нь явах гээд байгаа шүү гэдгийг мэдэгдээд байгаа. Гэтэ яг найздаа би Final MVP-г авч өчөөд явна гэж яриад байгаа байхгүй юу? Энэ жил л авраг авчаал явъя гэдэг байгаа. Хьюсонд л явчих гэдэг. Тэрийг бол гэтэ манайх 2 авраг дарааж байгаа нүдийг Хорфорд зургалцсан байгаа. Хорфорд ч NC-ийн back to back champ. Хоёр яаж дарааж байгааг мэддэг юм бохгүй юу? Бүх хорыг Хорфорд найруулсан сууж байгаа. Нөгөөдөөс Lakers мултраа тэгээд зам засагчлаа л да. За дараагийн тоглолтын таймыг би маш чухал гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ зүүн болох солилцоог бас ер нь ойлгомжтой болгоцсон юм тоглолт болчлоо. Тийм. Milwaukee Bucks-ийн ирээдүг шийдсэн цуврал болчлоо. Янас явах нь тодорхой боллоо. Янас Spurs руу явах магадлал өндөр байна. Тэгээд дээр нь Milwaukee ер нь мүц хэрэггүй нь ойлгомжтой болчихсон. Одоо Kelton Johnson, Stefan Castle гээд хоёр ирээдүйтэй тоглогч дээр нь драфтын 4 ирэх гээд өгөхөд бол Milwaukee болно шүү дээ. Тийм шүү дээ. Болно. Юу л энэ драфтыг Texas яригддаг шүү дээ. Ханаад өгөх нь гэсэн. тийм юм. 36 татаад гэхдээ бүр зүгээр Google-тээс бүх юм эхэллээ шүү дээ. Алхаж сурахаас эхэллээ шүү дээ. Дараа үйлрэл бол бүтэн ер нь байхгүй. Дэлгэртэй зүгээр карьерийг эргэж харахад миний нэг бодол өгдөө. Тэр AD нэг LeBron нэг уруу татдаг шүү дээ. Тэн дээр л явах байсан тийм. Тэн дээр Lakers дээр ч гэсэн тийм. Өөрөө л нэг үнж хүн болж баатар болох гэж. Баатар болох гэж байна. Тэр чинь хэдэн жилийн өмнө юм бэ? Westbrook-ыг авдаг чинь 20 оны дараа л юм шүү тийм. 22 ихгүй. Тийм. 22 онд Lakers ирсэн бол одоо дүр зураг юу болох гэсэн таашгүй тийм. За энэ нэмэлт цаг бол бараа оролцсон дээр амар өрөвдсөн юм. Янас ингээд бүр ингээд зогцсон тийм.
Тэгсэн нөө хэн блэ гүүж ирээд аль гаргаач гээ те. Мэдээж дасгалжуулагч нь Док Риверс шүү. Шокерц үс яа. Юу гэлээ энэ Сагсан бөмбөгийн NBA-ийн түүхэнд 3 одоо нэг ийм тохиолдол ингээд нэг сүүлийн 1 минут хүрэхгүй хугацаанд 7 өнөөр илүү За одоо тэр юу байгаа. Тэрийг харч. 40 секунд дутуу байхад 7 оноо дутуу байгаа баг эргэж ирж хоцсон тохиолдол тэг 1609 эсрэг байсан. Яа, юу гэсэн үг вэ? 1609 удаа ийм тохиолдол гарахад нэг ч удаа тэр оноо дутуу явж байгаа баг нь хожиж байгаагүй. Харин тийм. 7 оноо гэдэг чинь 3 позишн зүрх байхгүй. Тийм. Хоёул ярьжсэн те. Тийм. 6 оноо болж 2 байж болно. Тэгээд 40 секунд чинь үндсэндээ 2 л давтлаа. Өөрөөсөө 24 бүтэн ашиглахад цаана 16 секунд л үлдчихэж байгаа байхгүй юу? Нөгөө хог нь за хурдан давтлыг бүтэн талбай туулж ирж ирээд 2 удаа 3-аас хийлээ гэж бодоход 1 оноо илүү яваад байх хэвээр. Тэгэд ингээ хожигдсан багс. Нэгийн эсрэг 1609 болчихлоо шүү дээ. Индиана Пейсерс. Док Риверсийг бид нар их олон жижиг муулж юм да ер нь. Яа сайн бөхтэй тэгээ байгаад идэв. Тэгэхээр Шок те. Яг янаас энэ цацалтын араас бүр гаццсан байсан шүү дээ. Гэхдээ тааж одоо сагсчин Би ч гацсан шүү дээ. 40 секунд дотор 7 нөлөөж байгаа хожигчод Гацсан шүү дээ. тэнэг болно үстэй. Багийн лидер нь бол тэгэл гацсан шүү дээ. Тий. Хожижлоо. Юу болчих вэ гэж бодно. За тэгээд нэг ийм үйл явдал болж түүхэнд байгаагүй рекорд. энэ бол шившгээ юм одоо. Гэхдээ одоо энэ ч тэгж болохгүй л дээ. Багийн спорт хэмжээд үү. Гэтэ Индиана Пейсерс баг 2 жил дараалаад Баксын удирлыг дуусгачлаа. Тэгдэг. Түрүү жил Орч лидер байгаагүй. 3 юм шүү. Бараг тийм үү. Түрүү яг Лидер байгаагүй энэ жил. Яраас NBA-гийн авраг гэдгийг Мелоки хотод авчирсан. Авшаа түрүү жил Янас нь байгаагүй тий. Тийм түрүү жил Янс байгаагүй. За тэгээ одоо гол нь Янс Энд хийдгээ хийсэн лидер учраас нь явна хаашаа вэ гэдэг нь гол анхаарал татсан сэдв байна. Тэгээ Спurs Янис санал тавина гэдгээ бол хэлсэн. Юу л вэ нөх драфтын ирэх бол байгаа. Лекс ардуур санал тавина гэдэг бас. Спurs Зарлаагүй ч гэсэн. хүртэл хідэн драфт хийх байна. 20 гаруй юм байгаад байгаа юм шүү. ÖКС шиг л юм байл шүү Харин дээ. тийм 25 6 юм байгаад байгаа шүү дээ. Тэгээ MVP-ийн хэмжээнд тоглож байгаа ийм тоглогч бол энэ бүрэлдэхүүнээс явах ёстой нь бол ойлгомжтой болчихлоо гол нь хаашаа вэ тий. Энд одоо Rockets дэрүүл бас их чадахгүй гой хэлсэн санагдаад байгаа байхгүй юу? Rockets дэрүү гэж бодож Болно. байна. Spurs дээр бас магадлал өндөртэй байна тий. Янас Rockets дэрүүлээ бурхан минь яа. Тэр хамгаалтыг сэтэлж орох хүмүүс байхгүй тий. Тэгээ өмнөд бүс дэрүүл бас хэцүү тий. Хэцүү. Тий. Орондтой байж Тэ зүгээр ч. дорнодтой бай гэхээр бас rival багтаа очихгүй л дээ. Тэгээ Янас Хьюстонд очие гэхэлэр яг тоглолтын арга барил нь тойроо чидэгчнэр ховортолтой л доо. Хьюстон. Бас шийддэггүй баг. Яг нэг юм дундын зайд их тоглолтог байрлал давхцах. ÖКС-тэй авах юм уу? ÖКС гэхдээ шийдтэй Янас гэвэл Бас Юу яана? Тэгээ хинийгээ өгөх юм яа. J-Dub маа Тэгээд тэгээд Chatmate-ийг Чэт өгөхгүй. мэтиг өвжил таарна л да. Яас юм том хот руу очих магадлал өндөр. Тийм Нью-Йорк уу? Нью-Йоркд нэлээд олон бизнес худалдаж авсан. Би харин тийм учраас Бруклин гэж бодоод байгаа байхгүй. Тийм. Никс бол Brooklyn очихгүй. Яригдсан. Угаасаа. Юусаа явчих боломжгүй. Тий. Одоо жоо бизнес тал руу орж магадгүй яас тэ. Тий. Одоо карьерийнхаа дараагийн нүдийг бодож эхлэх Тэгээ угаасаа энэ 7 хоногт гарсан мэдээлэл Янас багийнхаа удирдлагуудтай угаасаа уулзах гэж байгаа. Яах хийхээ шийдэх гэж байгаа. Тэгэхээр угаасаа л явж л таарах болоо да. Одоо тэгээд энэ багаас юу хэлэх вэ? Одоо лилэрдчихгүй болчлоо. Өөр хүнчгүй болчлоо. Тэгэхээр одоо баярлаа. Би явъя гэх. Одоо Янасын нүүдлийг хараад KD бас айгууд нэг том нүүдэл хийж таарна. Зөрөөл те. Энэ зүүн ер нь нэлээд завгуул зүүн болно доо. Ер нь драматах шинжтэй. KD Янас хоёрыг л харах юм байна л да энэ зөө. KD бол ойлгомжтой болцтой бүр. Янас бол бүр яг 100 зарлаагүй ч гэсэн ер нь бол юу болдог шүү дээ. Тий, Янас их ер нь. KD бол бүр зарлцсан шүү дээ. Тий. Явахгүй бол өстой үнэхээр өөрөө тэнэг хүн болж урах гэдэг. За өргөжлөл Detroit болон Knicks-ийн цуврал хэрхэн шийдэгдсэн бэ гэдгийг харсан. Детройт дахиад хоцсон. Лук Болтон дэ. Биллапсаас хоош бодохоор Сайн холбооч тэгээд тойроо сайхан зодтолдог залуучууд л Тий. хэрэгтэй байгаа. Биллапсаас хоош ингээд арай гайгүй нэг плей-офф орсон жилийн бодохоор яг саяны хэлсэн нөгөө Родни Стаки, Реджи Джексон Тий. тэгээд хин Гриффинтэй орлоо. Билээ. Ороогүй л. Гриффинтэй ороог баха. Гриффин драмд 2-1 жил бас. 2 жил Гриффин чинь 50% оноо аваадсан байсан тий. Клиперсээс ирээд. За ингээ Нью-Йорк ч юм бүр дахиад 3 дугаар үеийн төгсгөл рүү ингээ 10-аас дээш оноонд бэрэх ч. Тэг ер нь лидүү яваалах. Гэтэ Детройт эргэж ирээд байгаа хүн. За тэгээ даваа гаргаараа Boston Knicks хоёрын цуврал их Шилжиж юм. байна тийм шүү. Шүн үү? Тэг хожил харуулж чадсан. Чадсан дөө. Тэр нь л жоох. Тэр нь л харамсалтай байна тий. За оны
Шилдэг амжилтанд агсан тоглогч Tyson Daniels болсон шүү дээ. За Брансны энэ цувралд дундчилсан оноог нь бидэнд харуулж байна. 31.5 оноотой, 4 самбартай, 8.2 дамжуулалт. За одоо гэхдээ энэ үнийг жинхэнэ шалгалт хүлээж байгаа даа. Тийм Бостон эсрэг тий. Журүү бол Derek White, Peyton Pritchard, Brown, Peyton Pritchard дөрөв ээлжлэл ноолно штэ. JP ч бас амар. Одоо ер нь жинхэнэ юуны сая Детройт ч ер нь бол нооллоо штэ. Гэхдээ ер нь эдгээр ч гэсэн зөрүүдэд Бостон ноолно л тоо. Микал Брис, Өвжи Аниноби энтер ч бас ноолно. Ер нь тэгээд бас одоо нүдэнтэй юм болох байх. Ер нь нөгөө нэг Одоо Бостон East-ийн дөрвийг одоо яриад юмнууд эхэлж байна да тий. тэгж байна. Эхний дөрөв цуврал бол яхад. Гэтэ Бостон эсрэг ингэж тоглож чадах уу? Юу гэж бодож байна? Франц нөө. Тий. Франц хэд гийх үү? Гэхдээ яг энэ саний дундаж байх. 30 руу арай өрөхгүй нэ 25 бол дунжлах бай. 30 хэцүү үстэй. Бостон хамгаалт. Тэр чинь 31 байсан уу? Тий. Хэцүү. За цаг маань болохоор Tyson Daniels-ийн онцлоод нэвтрүүлгээ дуусгацгаая. Тэгээ оны шилдэг амжилтанд агсан. Энэ өстой сюрприз болчихлоо. Тийм. Ер нь бол Канахэм магадлал нэлээд өндөртэй байсан чинь яг санал асуулга дээр Канахэм чи бүр 3-т бичигдсэн бэл. Танаас өдөртөл өсгөлийг айгуу сайн тавьчихсан. Тэгэл авчих шиг боллоо шүү дээ. Мэдхгүй энийг юу сайн ойлгож байна. Хэлгүй эхлэн ч сайн л Тэгээд түүхэн тардлаа 14 оноо 5 самбар 4 дамжуулалт 3 бөмбөг тасалт дундчилсан 5 дахь тоглогчид болж байгаа юм бэл. Magic Johnson, Michael Jordan, Michael Richardson, Allen Robertson гэсэн 4 тоглогчид өмнө ийм стат гаргаж ирсэн юм бэл. Тэгэд нэг тоглолтод 3 удаа бөмбөг таслана гэдэг чинь бас. Тэгээд энэ жил бөмбөг таслаар лиг тэргүүлсэндээ 91 оноос хойш тэр Allen Robertson-оос хойш 3 бөмбөг тасалт дунджилж байгаа анхны тоглогч болж байгаа юм. За аваа. 24 жилийн дараа гэсэн үг шүү. Сурцтай л тасалж байна тий. New Orleans Pelicans баг Канахэм биш үү? ийм хүнэл явсан. Одоо Гэтэ би бол энэ залууг уг нь аваад авчаасаа гэж бодож ирсэн юм. Яг онооных нь өсөлт нь 6-аас 14 болсон. 8 онооны өсөлттэй юм бэл. Канаэмих бол нэг амар өсөлт байхгүй. зүгээр статус нь яг бүх хот Тийм, статус л бүх хотод болсон. Тийм байна да. За тэгээ плей-оффын эхний шатын сонь сайхан юм байлаа үзэгчтэй маргааш өглөө 7 дахь тоглолтоор уулзцай даваа гарагт Рокетсийн 7 дахь тоглолт биднийг хүлээж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүүд Тэмүүл Pepsi зүрх мартахгүй RAV 4-1 санаачлагч Toyota Top Motors байлаа. Амралтын өдрөө ая тухта сайхан өнгөрүүлрээ баяртай үзэгчтэй. Баяртай.